Hi guys. Дараа нэг чинь бүдэнду. За өнөөдрийнхөө бичлэгээр бит хоёр өөрт өмнө нэг чих ер нь л хийж байгаагүй маш ихтэй маш их сонирхолтой бичлэг хийх гэж байна. Тийм дээ бит хоёр ер нь яг энэ чиглэлийн хүмүүс биш ч гэсэн бас өөрсдийнхөө чадах чинээрээр бас нэг ятайхан хувцалцахыг хичээдэг хүмүүсийн хувьд бас хэрэгтэй хүмүүст нь хэрэгтэй гэж магадгүй бас мэддэг хүмүүс нь бит хоёр буруу зөрүү ярьж ивэл бас уушлаарэ. Гэхдээ өөрсдийнхөө чадах зүгээр маш сонирхолтой санагдсан учраас тийм олон хүмүүс бас жоох санаа аваасаа гэж ботсондоо хийж байгаа шүү. Тэгээ бид хоёроос жоохон хайж судлаад нэг иймэрхүү зүйл оллоо. Тэгээ энэ юу вэ гэх юм бол 2025 оны тренд болж байгаа одоо хувцсны одоо ер нь цааш ингээд тренд болох хувцас. Бохос яг хүч. Мустаха бараг намайг татчихлаа шүү. Окей. За тэгээд яг одоо цаашдаа тэгээд одоо би нөгөө нэг цэцгний хажуу суурцсан байхгүй юу. Тэгсэн чинь бүр харшил маань хөдлөөд одоо бүр нэрэгс амар болтлоо. За тэр жоохон нусаа татах бах. Тэгээд цэцгтэй цэцэхгүй өөрт нусаа татдаг гэсэн. Наадах чинь бүр намайг ворс болгочлоо шүү дээ. За тэгээд 25 онд яг тренд болоод байгаа. Цаашдаа ер нь бол маш их хүмүүс ингээд загварын одоо чиг хандлагаа ингээд харагдах хүмүүс их өмсөх загвар болох тренд болох зүйлсийг тий ярих болоо. За ингээд дайрах уу? Эхнээс нь эхлээд би тэр нэг нэгээр нь ээжлээд ярих гэж утсан. За хамгийн ихэнд би ярив. Би ярив. Хаж би ярь зодтолтой. Яг л би хоёрын ярмааргүй. Би ярьчихээ л да. Би ярьчихээ л да. Please. Нэг за битгий насаа татаад байлаа. Яас их татчихдаг юм бэ? Нэг шөлтөө хоолой байгаа юм шиг хэлээ. Гэл хэцүү ээ штэ. Яах юм бэ бид? Ялан цас шиг харагдахгүй ингээд. Тэгээ яах ингэж юмсгалах юм. За ингэ sorry бицээ. За. Алиг зорсон штэ энэ нустаа их хүртэй хэсэг бүгдийг оруулахгүй. Юу яриад байгаа? Юу гэж оруулж штэ. Юу яриад хүн болгон тариг нустаа гэдэг штэ. Яа дээрлэхэд байгаа юм бэ? За эхнийх нь за хамгийн эхлээд ингээд өнгөний хувьд эхлэх гэж бодож байна. Тэгээд өнгөн дээр болохоор 2025 онд хамгийн их тренд болж байгаа өнгө бол ийм baby pink өнгө байгаа. Тийм үнэхээр тийм хүрхэн ялдамхан хитрхи нөгөө нэг тод биш тийм ялдамхан ягаан өнгө. Нөгөө Irish pink гэж ирдэ штэ тий. Baby Энийг ярьж. Oh, you don't want to talk about it. За тэгээд baby pink-ээс гадна болохоор ийм нэг creamy, ийм neutral, beige нэг ийм өнгөнүүд идэг штэ нэг ийм амар гоё. Тэгээд ийм mocha, mousse одоо нэг ийм кофе шиг гэхдээ ийм зөөлхөн тэгээ бас нэг ийм neutral яг ийм одоо Skims-ийн ерөнхийдөө хувцас гаргадаг нэг ийм neutral өнгөнүүд идэг штэ. Боронжин. Тийм Kim Kardashian-ийн Skims branding одоо яг тиймэрхүү төрлийн өнгийн хувцснууд бүр ингээд амар одоо тренд болж байгаа. Тэгээд одоо ийм боронжин юм өгнүүд бас их модонд болж байгаа. Яг ийм боронжин. Тэгээд боронжин гэж бор төрөл бороос одоо ийм беж өнгө рүү ийм ууссан одоо тэрэн дундах өнгөнүүд амар их тренд болж байгаа юм байна. За. Дараагийнх нь болохоор ийм том одоо oversize тийм энэ мэндээ ийм сагсхар ийм одоо яг ийм зургийг оруулах хэрэгтэй. Ийм цамцсад модод орж байгаа юм лээ. Нэг эндээ ийм цэцэг шиг ийм том зах махтаа ч юм уу эсвэл ийм том ийм цагаан өнгийн эсвэл цэнхэр өнгийн тийм том сагсхар цамцнууд. За сороочгийн цамцнууд гэх юм уу? Тийм тэгээд яг эндийн хувьд бол би бол хэдэж яг ийм төрлийг өмсөхгүй бит хоёрын бол яг стил биш. Гэхдээ гоё харагдаад яг ингээд тааруулаад зохицуулаад өмсдөг хүмүүстэй бол энэ үнэхээр гоё загвар юм бэлээ. За тийм ганцаар хөгжлөөд тах шиг байна. За тэгээд дараагийнх нь болохоор одоо нөгөө манайх нар ийм илгэн материалын илгэн бор болон одоо ийм ногоон саарал марл ийм ногоонда ийм ногоон биш нэг ийм пастел ногоон гэж ярьдаг лөө. Зэвүүн ногоон гэнүүд идэг штэ. Тийм одоо иймэрхүү dark ногоон. Ийм биш нөгөө ийм сонин хоёрын оронд ногоон штэ. За хоёрын оронд ногоон. Dark ногоон биш хоёрын оронд бас мөн байсан байхгүй юу? Тийм үү. Хоёрын оронд ногоон бас байсан штэ. Яг ногоон чим шиг шар чим шиг. Тэгээд яг ийм гоё илгэн материалтай одоо нэг иймэрхүү гутал хувцснууд болон цүнхтэй яг ийм beige brown creamy matcha гэдэг чинь тиймэрхүү төрлийн
моча биш бодлоо яриад байна. Нөгөө ийм тирамису шиг өнгөийг өгдөг лээ. Тэгээд иймэрхүү илгэн Зүгээр л бор хийц. тийм цүнх заяа. Тэгээд гутал амар тренд болж байгаа. Та нар ер нь энэ тэмдгүү харж байгаа хта нэг ийм tote bag ийм нэг амар гоё ийм том нэг ийм цүнхнүүд яваад байгаа шүү дээ. Тим юмнууд бүр амар тренд болж байгаа юм байна. За дараа нь болохоор штэ тийм атлетик хувцснууд одоо нөгөө нэг Elo-гийн ч юм уу. Одоо яг энэ чиний өмссөн байгаа шиг. Тийм Elo-гийн одоо нөгөө нэг ийм дээгүүр өмсдөг ийм топ шиг дасгал хийхдээ өмсдөг нөгөө нэг бариу нөгөө студ гэж ярьдаг штэ. Бариу нөгөө нэг леггингс. Тэгээ иймэрхүү юм бариу цамт тэгээд ийм тийм юунд өмсдөг, гүүж мөхөд өмсдөг ч юм уу тийм спорт пүүзнүүд. Тэгээд энэ болохоор заавал ингээд актив хөдөлгөөн хийхдээ биш яг өдөр тутамдаа зүгээр л яг энгийн одоо жишээ нь чи ингээд найзтайгаа ханга акт хийхдээ эсвэл зүгээр л гараад grocery shopping хийхдээ ч юм уу ингээд яг өдөр тутамдаа өмсөхөд амар их тренд болсон байгаа байхгүй юу? Одоо би энэ татгалж авсан тагаа нэ. Өдөр тутамдаа амар өмсдөг болсон. Тэнгүүтээ ингээд одоо жишээ нь ийм бариу одоо ийм цамц байгаа штэ. Оо хараа ингэж хараа. Тийм. Тэгэнгүүтээ эннийхэн гадуур зарим хүмүүс бүр пижак одоо өмсөөд эсвэл нь ингээд за ямар ч гэсэн тэгж өмсдөг болсон. Тэгснээ нөгөө Nike-гийн урт Nike логотой цагаан өмсөн дээр ингээд амар өмсдөг. Одоо яг энэ тренд байсан л та гэхдээ бүр улам илүү хүч дүүрж бүр юм урт цагаан өмстэй хүч дүүрж байгаа. Энэ онд илүү их хүмүүс тиймэрхүү хувц өмсөн гэсэн. Яа хамгийн гол нь ягаад вэ гэхлээр нөө биенд тухтай тэгээ амар гоё эмгтээлэг ийм гоё харагддаг болохоор хүмүүс ер нь маш их хүмүүс чиглэж байгаа. Дараагийнх нь болохоор одоо Coastal Grandpa гэх юм бах та. Тэхэлэлгүй. За Coastal Grandpa гэдэг энэ ийм одоо тренд. Тэгээ энэ нь болохоор яг бидний өдөр тутамдаа ихэнхдээ өмсдөг. Гэхдээ бид нэр яг хооронд нь гоё хослуулж өмсөж чаддаггүй. Тус тусдаар нь ингээд мэддэг. Одоо тиймэрхүү хувцсууд байгаа хгүй. Жишээлбэл ингээд ийм одоо юм судалтай ийм сороочкон юм шиг нэг ийм цамц заяа. Тэгээд сул шорт, сул өмд ч юм уу. Тэгээд нөгөө нэг юу гэдэг штэ. Нөгөө Birkenstock ийм хөөрхөн гутлнууд тавчгнууд байдаг штэ. Тэрэн дээр ингэж өмсөхөд айгүй хөөрхөн харагддаг нэг ийм одоо би энэ ч ингээд яг дүрсэлж чадахгүй байна. Гэхдээ би энэ амар гоё тийм vintage юмнууд. Тийм зургнуудыг нь оруулчих. За тийм байна. Тэгээ энэ дээр нь болохоор штэ тий одоо цэнхэр өнгө, creamy өнгө юм тайн хэлгцэн юм шиг одоо юм бор өнгө тэгээд юм бусад төрлийн одоо далайн эрэг бич дээр өмсдөг тийм өнгөнүүд ийм одоо тод өнгөнүүд ийм цагаан өнгө яг та нар нэг бич гэхээр төсөөлөгдөж ийн өнгөнүүд яг тийм төрлийн далайн эрэг дээр тийм өнгөнүүд ер нь бол амар их тренд болсон. Тэгээ энэ дээрээ ингээд одоо vintage дээр үеийн ийм нарийнхан одоо дээр үед амар их зүүдэг гэсэн. Гэтэ одоо ер нь хүмүүс их зүүдэг болсон ч гэсэн нэг ийм нарийнхан ийм нэг зөвүүн хөөрхөн шилмэлүүд өгдөө шүү дээ. Тэд нарыг ингээд бас амар зүүдэг болсон юм байна. За тэгээд бейсболын хүмүүс өмсдөг нэг ийм малгаанууд өгдөг шүү дээ. Сарвчтай малгай энд зураг горхоо юу. Гүү одоо тийм тэрнээс гадна зүгээр нэг юм уртлан цэнхэртэй артлан цагаан байгаа тийм нэг бейсболын тийм малгаанууд ийм сороочгүй малгаанууд за тэгээд энэ дээр штэ тийм нэмэгдээд одоо нэг лаферснууд өгдөг штэ ийм хар одоо иймэрхүү эднэрийг бүр ингээд улам амар хослуулж өмсдөг болсон ийм ледер ийм арьсан сандал мандалтай тэгээ яг энэ Grandpa стайлыг энэ лаферс болон энэ сандалнуудтай ингээд бүр улам амар ингээд өмсдөг болсон байна. Тэгээ энэ стайлүүд дээр хамгийн чухал юм нь бас аксессуарнууд юм бэлээ. Маш гоё юм том нөгөө амар хүзэн мүзэнтэй ийм том одоо ийм том бугуувч ийм том баг ингэж өөрөө даахын аргагүй юмнууд байдаг штэ гэж. Одоо жишээлбэл ийм сороочхон цаан өмслөх юм бол нэг тийм өөрийнхөө зан чанарыг илэрхийлсэн өөрийнхөө нөгөө нэг тийм дүр төрхөд тодорхойлсон нэг тийм юунууд байдаг штэ янз янзын хэлбэр дүрстэй одоо цэцэг жимс зүгийн мөгийг ч юм уу эндээ зүудгч юм уу эндээ зүудгч юм уу ороолт зүйлээ гэхэд эндээ нэг том юм цэцэг шиг юм юу гэх юм тэрэг ингэрийн хатгамал гэх юм уу тийм юм зүудэг. Тэгээд бас ийм цамцан дээр нэг ийм алтан шаргал өнгө эсвэл сэлвэр өнгийн бүр ийм цуцаан одоо ийм том одоо ийм бамбарын том ийм зүгч юм уу одоо тийм дээ бугуувч аксессуар цаг тий үдний шил. Тэгээд бас нөгөө нэг маш эрстэйс өнгөнүүдийг хослуулж өмсдөг. Одоо жишээлбэл ногооныг өмслөх юм бол ногоон улаан хоёрыг хослуулад өмсгөх юм уу тийм хоорондоо нөгөө нэг эсрэг өнгөнүүдийг хослуулж өмсдөг тийм. Тэгээ энийг болохоор тайлбарлахдаа яг ингэж өмсвөл илүү гоё харагдана гэсэн. Одоо жишээлбэл би ингээд айгуу тийм
ялтамхан зөөлхөн эмгтээлэг тийм шинж чанартай хүн байх юм бол тэр шинж чанар руугаа уялдуулсан юм ялтамхан ягаан зөөлхөн цагаан ч юм уу нэг юм гоё зөөлхөн өнгөтэй хувцснуудыг өмсөх юм бол илүү гоё харагдана гэж байгаа байхгүй юу. Тэгснээ ингээд ийм нэг юм галзуу дүрлэлсэн эсвэл нэг юм тас гэсэн ааштай хүмүүс ах юм бол ийм хаар улаан тийм нэг гоё тод өнгө юмнуудыг өөрийнхөө чи ямар зан ааштай вэ гэдэг дээрээ уялдуулж өмсөх юм бол бас илүү гоё гэсэн. За дараагийнх нь болохоор тийм юунууд байгаа. Нөгөө нефт гэрэлтдэг юм силикон юмнууд. Нөгөө одоо жишээл юбхэн ч юм уу бид ингэ зургийг оруулж хараад тийм яг ийм силикон ингээ доогоороо ингээ том дээгүүр ийм том блейзер өмсөд том ийм блейзер өмсөнгөө доогоороо ингээ тийм силикон шууд нефт харагддаг тийм төрхгөө бишээ юбх өмсөх ч юм уу. эсвэл нь ингээд цулгуу хар ингээд палаж өмссөн байлаа гэхэд тэр палаж нь тэр чигтээ торон гэхдээ зөвхөн одоо бандажных нь энэ хэсэг левчгийн энэ хэсэг нь ингээд дарк бүр яг хав хар өнгөтэй бусад хэсэг нь одоо ийм гэрэлтсэн торон гэх юм уу те. Тийм хуц бас их модонд орж байгаа юм билэ. Гэтэ би одоо бас нэг тийм юм өмсөхгүй байх. Би юм аим өмсөд дуртай шүү дээ. Торон гоё шүү дээ. Надад бол гоё. Би бол өмсөе. За дараагийнх нь болохоор одоо хуучны одоо дээр үеийн загваруудыг бүгднийг авчирсан. Иргэн ирэлт хийж байгаа. Нөгөө мод иргэдэг гэж бид нар бүгдээрээ мэдчихсэн. Бүр яг дээр үеийн одоо тэр хувцаснуудыг бүгднийг одоо аваад ирсэн. Тэгээд иймэрхүү одоо нэг юм амар том юм мөртэй юм гойны дундуур татсан блейзернүүд юм oversize юм блейзернүүд дундуур нь ингээд гоё бүсэлж мөслээд нэг юм яг харахад л нэг юм дээр үеийн юм шиг хуучны одоо жишээлбэл нөгөө нэг Pretty Woman гэдэг кинод гэхдээ тэлэр өмсдөг яг Julia Roberts-ийн өмсдөг тийм юм хуучнууд. Тэгээ нөгөө нэг ийм том алгаа залгаа одоо бич дээр тэ ингээд буцаж иргэн ирэлт хийцэн байгаа. Тэгэнгүүтээ ингээд харангуут яг та нарт нэг ийм мэдрэмж төрүүлнэ юм хуучны яг ийм түүхэн одоо нэг ийм tradition маягийн юмыг агуулсан ч юм шиг тэгсэн ирнэ юм тэр нь амар expensive юм гой fancy харагдана гэж байна. Ийм дөрвөлжин ултаа нөгөө нэг ийм дөрвөлжин мөртлөө жижигхэн өсгөтөө тийм гутлнууд байдаг шүү дээ. Урдуураа. Тийм ингээ бүдүүн дөрвөлжин ултаа тэгснэ ийм хөөрхөн углаашч юм шиг тийм өсгөтөө гутлнууд одоо ингээ нэггээр. За тэгээд дараагийнх нь болохоор та бүгдийн мэдээж бид бүгдийн үргэлжийн үрдийн мөнхийн өмсөж хөвсөж заншсаар ирсэн деним бүх төрлийн хувцснууд. Та нар зүгээр цулгуу нэг өнгийн деним өмссөн ч болно. Деним дээрээ ингээд 9 бүс ямиг холиод дэвлүүлээд өмсөхөд болно. Ер нь деним джинсийн юм л орж ивэл тэгээд тэр дундаа өмдөн дундаа заяа ийм майжиг юм шиг хэлбэртэй ийм том ийм хэлбэртэй майжиг надад бол нэг юм ээжиг өмдөл өмссөн юм шиг. Гэхдээ тэрийг ингээд эмэгтэйчүүд амар гоё дотроо ингээд маш гоё яг ийм бариу цамц өмсөндөө гадуур нь блейзер өмсөд нөгөө джинс өмсөд жижигхэн иймхэн өсгөтэй гутал ч юм уу. Ялангуяа тэр өмдөн дотроо доороо китнтийн нөгөө нэг балегийн нөгөө нэг юм гутал шиг юм биш үү? Балеринанууд уу. За тийм юмнууд ч юм уу тийм хөөрхөн доотлолт нь болохоор дандаа тийм чамин гуталнууд өмсөд тэгж өмсдөг болсон мэлээ. Яа. Тэгээд таад ингээд дандаа одоо хэрвээ джинсийн хувц центр өмсөх дуртай болвол заяа. Тийм би ингээд джинсэн дээрээ тэгээд джинс нь одоо ийм хэлбэртэй тэрэн дээрээ ингээд энэ саяны дурдсан бүх юмнуудыг та нар ингээд бүгднийг хослуулад стил гаргаж өмсөж болно гэж аах. Жишээлбэл саяны тэр джинсэн дээр айгүй гоё ийм нөгөө нэг active wear одоо чиний юм шиг ийм топ цамцсан дээр гадуур нь нөгөө нэг history агуулсан хуучны тэр том гоё жакет ч юм уу. Тэр жакет нь тэгэнгүүтээ нэг юм гоё кофений бор өнгөтэй те нэг юм эсвэл юм судал модалтай цэг мэхтэй. Тийм. Тийм бол амар гоё харагдана гэж аахгүй. Гэтэ яг бит хоёр бол эндээс өмсөж байгаа юм гэвэл одоо атлет хувцснууд л юм да тий. Тийм яг үндэ яг нэр атлет хувцснууд байна. Яг пүүзнүүд яг 100 болохоор өмсдөг. Оо тэгээ мартах чинь хамгийн чухал нэг юм болохоор 2025 оны бүр ингээд тэр чигийнх нь одоо утга агуулга нь
ийм нарийнхан слим ийм дамбар биш пүүзнүүд одоо өмнө жил чинь ингээд нөгөө нэг самбанууд амар од болсон шүү дээ. Самба гэхдээ энэ жил бас амар одоогоо гэсэн. Стил од хэвээр байгаа. Тэгээ самбан дээр нэмэгдээд одоо Onitsuka Tiger гэд энэ брэнд. За тэгээд самбан дээр Gazelle гэдэг шүү дээ. Adidas-ийн Gazelle гэж дууддаг ахтай Gazelle. За тэр тэгээ ерөнхийдөө ингээд нарийнхан гутлнууд тийм дамбар биш те. Air Force гэх юм бол жоохон мөндөр жоохон ултай шүү дээ. Тийм биш шууд ийм ултай ийм гутал. Тийм тэгээд ийм харахад л ийм нарийнхан ийм слим харагддаг тийм төрлийн пүүзнүүд бол бүгд амар од болж байгаа. Тэгээд дараа нь болохоор зүгээр ийм шув шулуун джинс. Skinny биш шүү зүгээр slim тийм джинс. Ийм доошхоо Straight jeans тийм яг ингээд чигээрээ яг ингээд шулуун гэж өмсгдөг. Одоо брюкомт гэж яддаг штэ тэрэн шиг. Тийм ийм шулуун. Яг чив чигээрээс тийм тарпиз биш штэ. Тарпиз биш чив чигээр ийм шулуун өмднүүд модонд орж байгаа. Тэрийг бол юун дээр ч өмсөн л төө. Дээр нь ингээ хүүдийн өмссөн ч гоё, нарийнхан замс өмссөн ч гоё, блейзер өмссөн ч гоё, том ингээд бомбер өмссөн ч гоё, подолк өмссөн ч гоё. Гол нь тэрийгээ стил хийгээд одоо том подолк өмслөх юм бол яхаа дотгошин чихээ жоох ингээ гаргадаг ч юм уу. Ямар нэгэн байдлаар эвтэхнэр гоё загвар хийж аль чадхаараа өөртөөхөөр ингээ тайлбарлах гэж хичээ. Тэгээд за дараагийн бас нэг хайлайт заяа. Амтны одоо хээтэй одоо тахи могоо бол могоо тахны хээтэй тэгээд нөгөө нэг барын ийм алаг хээтэй та бас барын ирэм палаж аваач тийм яг тиймэрхүү одоо ер нь ямар нэг ийм амтны хээ агуулсан одоо тийм ялангуяа тахи гэж байгаа байхгүй зебра заяа зебра тэгээд ийм leopard-ийн ийм бариери тийм юм агуулсан бүх төрлийн гутал ээж болно палаж подолк одоо dress юу л тэд нэр айгу од болж байгаа. Тэгээд тэрэн дээрээ нэмэнгүүтээ юм авраг том зүйлтнүүд аксессуар ер нь л том зүйлтнүүд заяа. Тэгээд ингээд том юм бүс бас одоо том блейзер өмслөх гэхэд ингээд тэрийг ингээд гаднаас нь бүсэлдэг ч юм уу юм тэлээ бүс тэд нэр янз янзын байдлаар ингээд загвар хийж өмсөх. Тий. Тэгээ та хэрвээ бас ингээд гоё загвар жоохон тренд хөөдөг, трендээ хөөгөөд гоё стилэг харагдахыг хүсдэг. Тэгээ тиймэрхүү амар олон юмд төөрөлдөд ах юм бол нэг эдгээрийн айл нэг үдийг ингээд худалдаа авалт хийлтэндээ бас анхаарчих юм бол бас стилэг бөгөөд 25 оныхон трендэн донд амьдарч болох нэ. За тэгээд тиймэрхүү байна. Тийм бит хоёрын хувьд л гэхдээ ерөөхдөө нэг тийм яг иймэрхүү л юм өмсдөг төрлийн хүмүүс байгаа гэж. Тий. Гэтэ би бол яг чамаагууд бол арай амар хит имхтэлэг байж болох уу? Үгүй юу? Би угаасаа нэг аим хит имхтэлэг бол биш гэж боддог шүү дээ өөрийгөө. Та надаас яг имхтэлэг иршдэг гэж. Тэг арай чамаас жоох имхтэлэгтэй яг миний ингээд амар гоё имхтэлэг гоё гэж бодож байгаа юм пүүдээ ингээд наа чин too much ингээд тэгээд надад болохоор би болохоор тийм баг юм tomboy стайл ингэж баг нэг тийм бомбер жилүү их сонирхдаг ч юм уу эсвэл их хүүдий ч юм уу арай нэг тийм хувцсанд их сонирхдаг. Би болохоор ингээд намайг тухтаа бөгөөд амар гоо эмгтээлэг харагдуулдаг хувцснуудад ер нь айгуу дуртай байхгүй юу? Одоо жишээ нь би пүүдэгийн бомбрыг өмсчөнгөд би яг ингээд нэг юм том бүх ах юм бомбр хулгаалаад өмссөн юм шиг харагддаг за. Тэгээ пүүдээ ингээд нөгөө надаас хамаагүй том зам мөртөө ясан жоохон том болохоор хувцас өлгөн биш юу яа гэдэг вүлээ? Хувцас айгуу үүрдэг тийм. Ингээд пүүдэд болохоор зүгээр харагдангуут надаа ингээд амар том харагддаг ч юм уу тий. Тэнгүүд пүүдээ ингээд нэг юм жогер өмд юм биеийн тамирын өмд өмсчөнгүүт айгуу гоё ингээд зэгцтэй харагдангуут би өмсөхөр ингээд нэг юм шалаар нэг болчдөг. Тэгээ би чи яаж явах пүүдэг одвол гой бүхс жоохон бүдүүн. Пүүдээ чи нарийнхан хөлтэй болохоор би тэгж хамаагүй ингээд шалхаасан том юм өмсчхөөр ингээд бүр тарган бүр намхаа харагдав. Нөгөө биеийн пропорцийг бас сайн ойлгох хэрэгтэй юм шиг байгаа. Одоо жишээлбэл тийм би ингээд том хувц өмсөнгүүт ингээд яг амар үрээд яг гоё харагддаг байхгүй юу гэдгээ өөрийгөө мэддэг болохоор тийм хувц өмсдөг гэдэг ч юм уу нөгөө өөрийнхөө даваа талыг ингээд ойлгочулаас нөгөө худалдаа авалтаа анхаарах юм бэ. Тэнгүүт тэгээд тийм болохоор пүүдээ ийм том юм өмсөд би болохоор айл болох юм бариу эсвэл надаа хит их томдоогүй яг тиймэрхүү хувцсуудыг айл болох сонгож өмсдөг. Тэгээд дээгүүрээ ер нь бол би подолк өмсдөггүй. За маш цөөхөн тохиолдолд подолк өмсдөг. Дандаа топ тэгээд ийм дээгүүрээ ер нь айл болох бариу юм өмсөд тэгээд хэрвээ дээгүүрээ бариу юм өмсчүүд би доогуураа юм сул юм өмсгöd it's okay харагддаг. Тэрнээс ич дээгүүрээ том юм өмсөд доогуураа том юм өмсчүүл ямар утгагүй харагддаг ч юм уу. Тийм тэгээд битэр чинь бас яг нэг
юу л ивш харагддаг гэрнэ. Өндөр нам бас ялгатай. Бас игч маань бас жижигхэн. Чи метр 60 шүү дээ. Намайг хүмүүс зурган дээр их өндөрлөл гэж хардаг. Метр 60. Ерс хин ч гэж өндөр гэж хардггүй байл яах вэ? Намайг чич амар намайг нөгөө нэг жүүлийн урд өвчсөн чинь нэг охин таарад гисэн шүү дээ. Хүүе би чинь таныг амар өндөр юм байх гэсэн чи та жижигхэн эмхтэй идэг юм биш тэгээд намайг. Өөрөө чинь өстө өндөр гэж ерөөсө бодож байгаа юм. Зурган дээрээс тэгж харагддаг гэж болно л тоо. Oh, okay. Because I never saw like that. За тэгээд өнөөдөр бас нэг бит хоёрын бас ийм одоо юу гэх өөр төрлийн бичлэгтэй хамтдаа байсанд тийм тэгээд баярлалаа. та хэд одоо ингээд бас та хоёр энийгээ буруу зүг яриад байна гэдэг тэгвэл бас доор бичээрэй. Тэгээ өөр бас юу модонд ороод ах шиг байна. Тэд нэрийг бас ингээд доор бид нартайгаа сэтгэлээ хуваалцаарай. Аль нь та нарт таалагдчихээн, таалагдахгүй байна гэдгийг хуваалцаарай. Тэгээд дараагийнхаа бичлэгээр бид тээр илүү их гоё юм ярилцсан одоо тийм гоё бичлэгнүүдийг бас хийхээр төлөвлөж байгаа. Тийм битлэгийг дараагийн ингээд яриад дээ. Хойл дараагийн ингэж харахаараа дандаа мөрөд алгуулдаг. Тийм ингэж ярьж чадлаа яриад дээ. За. Тэгээд бас сүүлд яг нэмж хэлэхэд хизээч модноос гарахгүй хамгийн гоё өнгө бол юм хар өнгө. Бас цагаан. Тийм. Ингээ хүнийг амар гоё ингэж гоё таргамж бисэн тургаар харагдуулдаг гэж. Тийм нэрээ. Тийм үнэхээр ингээд амар гоё өөртөө тэтгэлэг нэмэгдүүлдэг. Тийм гоё кризматай харагдуулдаг. Тийм болохоор хар өнгө хувцастай бол үнэхээр салшгүй холбоотой шүү бөөнөр гэж. Гэхдээ би хар өнгө нэг дуртай биш. Гэхдээ яг дуртай. Because you always wear that. Цагаан. Би цагаан өнгө. Харанги дандаа өмстэй бичдэг. Аял. Дандаа өмсдөг. Талааж л. За тэгээд бит хоёрын ингээд аль чадах ятгаараа тайлбарлаж гэж ярьсан бичлэгтээ хамт байсанд баярлалаа. Тэгээд та бичлэгэн дээр л би нэрээ нөгөө юу харсан чинь бит хоёр бичлэг үздэг хүмүүсийн 60% нь subscribe Сабаргай бигэрээ бичлэгээ үздэхдээ сабаргай бигэрээ бичлэгээ үзэж байсан гэсараа сабаргай бигэрээ болоо subscribe хийсэн үзээрэй. Та ингээд гоё үздэг юм чинь бас subscribe дараад бичлэгээ үзээрэй. Тэгээд бичлэгэн дээрээ лайк, шеэр, Instagram руу ороод Сингисэр бангасэр Сингисэр. За тэгээд 1 2 3 би нэнэ тэгээ бичлэгтэйгээ хамт байсанд баярлалаа. Бид хоёр Instagram дээр хэлсэнчлэн айгүй их ихтэй байгаа болохоор Instagram руу та асуух юм байвал бичээрэй. Бас Instagram дээр follow хийгээрэй. Тэгээд дараагийнхаа дугаараар бичлэгээр уулзлаа. Түр. Түр баяртай хэцтэй эпизод. Бай бай.